Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн чуулга уулзалтаар эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар гендерийн тэгш байдлыг хангах нь доктортой ирээдүйн бодлого сэдвээр Монгол улсад болж байна. Уулзалтанд Бутан, Япон, Энтхэг, Малай, Малдив, Непал, Филиппин, Сингапур, Солонгос, Шри-Ланка, Таиланд, Герман, Монгол улсын эмэгтэй парламентчид оролцож байгаамаа. Өнөөдөр төрийн ордны үндсэн хуулийн танхимд ажиллах хүч бүрдүүлэгч эмэгтэйчүүд цалингийн зөрүүг арилгах нь эхний салбар хуралдаанаар үргэлжиллээ. Эмэгтэйчүүд голдуу ажилтдаг салбарт хөдөлмөрийн маш доогуур үнэлгээтэй зарим тохиолдолд хөлж тооцдохгүй явж ирсэн хэвшмэл ойлголт хандлага нь ядуурл дүртэх шалтгааны нэг болдог гэдгийг эмэгтэйчүүд үзэж байна. Эмэгтэй улс төрчид ер нь аливаа асуудал дээр ямар байр суурьтай байх ёстой, ер нь бодлого тодорхойлох төвшөнд яаж ажиллах ёстой гэдэг зүйл дээр бол одоо санал солилцож байна. За мэдээж энд бол бас парламент хоорондын хамтын ажиллагаа яригдана. Тэгээд бие биенээсээ бас энэ сайн туршлагыг солилцсон гэдэг бол одоо аль аль талдаа бас өөрсдийнхөө ажилд одоо эдгээр туршлагуудаа нэвтрүүлэх. За одоо жишээлх юм бол Малайз улсад нэг ийм тодорхой сайн жишээ байлаа гэж бодоход тэрийг нь Монголд бас санаа болгож санаачлах гэх мэтчлэнгийн асуудлууд байгаа. За хоёрдугаарт нь бол мэдээж хэрэг эдийн засгийн оролцоо гэдэг сэдвийг бол бид санаачилсан. Яагаад вэ гэхлээр одоо эдийн засгийн оролцоогүй улс төрийн оролцоо бас байхгүй гэж би бол хувьдаа үздэг. Яагаад вэ гэхлээр эдийн засгийн эрх мэдэл, улс төрийн эрх мэдэл хоёр бол одоо нэг зоосны хоёр тал гэж бас боддог. Тэгээд Монгол улсын хувьд бол ер нь бол эмэгтэйчүүд бүхий л салбарт одоо маш өндөр оролцоотой явж ирсэн. Гэлээгэхдээ бас одоо эдийн засгийн салбарч тэр одоо улс төрийн салбарч тэр бүр ингээд ийм өндөр дээд түвшиндээ ч гэх юм уу те яг ийм одоо даргын захирлын оронтон дээр цөөхөн болчдөг. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо мандалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх мэдлийг тэлэх бодлогыг чухалчилж үзэх нь зөвхөн хүйсийн тэгш эрхийн асуудал бус дэлхийн улс орнуудын ядуурлыг бууруулах, ирээдүйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх доктортой байдлын үндэс болдог онцлогтой. Азийн эмэгтэй парламентчдын чуулганы 2 дахь салбар хуралдаан хүйсэд суурилсан төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд парламентын үүрэг оролцоо сэдвээр үргэлжилсэн юм а. Улс орнуудын төсөвтэй нийгмийн зорилт бүлгүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээ шаардлага, асуудлыг шийдвэрлэхэд зориулан хэдийн хэмжээний санхүү хөрөнгийг хуваарлаж байгаагаар нь тухайн орны хууль тогтоох байгууллагын хүний эрх, гендерийн мэдрэмж, хандлагыг тодорхойлж болох юм гэсэн агуулгыг хөндөжээ. Альва одоо төсвийн зарцуулалт нь эргээд тухайн одоо салбар дах хүйсийн одоо тэгш боломжийг хэр хангаж байна вэ гэдгийг одоо бусад эрүүл мэндийн салбраас гадна одоо боловсрлоос гадна бүр хөдөө аж ахуйн салбар одоогоор бол гэр бүл, нийгмийн халамж, хөдөлмөрийн яамны хүрээнд ингэж харж үздэг болсон. Ер нь бол Монгол улсад гендерийн мэдрэмжтэй төсвөлтийг анх одоо гадны улсуудын төсөл санхүүгийн дэмжлэгтэй эрхлүүлсэн. Тухайлах юм бол Дэлхийн банк, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Канадын Merit төсөл гэх мэт. Тэгэхээр эдгээр төслүүдийн өрөөнд бол яг ийм туршилтын шугамар зарим нэг яам салбарыг асуудлыг авах, эсвэл одоо Улаанбаатар хотыг авч төсвөлтийн үйл ажиллагаа үр дүн суурилсан ийм төсвөлөх үйл явцыг эхлүүлэх ийм одоо төслүүд хэрэгжсэн гэсэн үг. Цаашдаа бол бодлогын түвшинд илүү анхаарах ёстой. За тэгээд гендерийн байдалд одоо суурилсан төсвийн үр дүн гаргахын тулд хамгийн гол зүйл бол ерөөсөө big data гэж бид нар ярьж байгаа шүү дээ. Мэдээлэл, тоо өгдөл бас чухал байна. Чуулга уулзалтуудаас хойш хүйсийн тэгш байдлыг хангах дижитал шилжилт, хиймэл оюун ба дижитал санхүүгийн тэгш хүртээмж, цалин хөлсгүй асарга, халамжийн хөдөлмөрийг үнэлж, дэмжих шилдэг дуршлага, Азийн сургамж, эмэгтэйчүүд бизнес эрхлэлт ба санхүүжилтийн хүртээмж сэдвийн хүрээнд 5 салбар хуралдаанаар хаалттай хуралдсан юм а.